Бид нэр шүртлэг усыг хэрэглэснээрээ бид нэр өвчнийхээ 90%-ийг эрүүлжүүлэх боломж байна. Шүртлэг усыг хэрэглэснээрээ. За энэ бидний өдөр тутмын хэрэглээний одоо жишээлбэл карантин ус. Энд харъя. Энд ирж байна. Ер нь харьцангуй бас ногоон тал руу гаргаж байна. Тийм ээ. Карантины усыг бид нэр өдөр тутмын хоол ундандаа хэрэглэдэг. Дараа нь энэ жепүр усыг уух. Энэ маань биднийг шууд эрүүлжүүлэх боломжийг тангаж байна. Энд байгаа жинхэнэ шүртлэг усыг бид нэр ууж эрүүл байх. За дараагийн энд. За энэ бас бидний хэрэглээний уснуудаас энэ. Жепүр усны нэг давуу тал нь бидний өдөр тутмын хэрэглээний усыг шүртлэг болгож бидний хэрэглэх боломж байна. Тэгэхээр энэ уснуудыг бид нэр өдөр тутмын хэрэглэжсэн дараа нь жепүр усыг ууж эрүүл байх боломж байна гэсэн үг. За би энэ газ таундаг тавд харуулъя. Ер нь бид нэр газ таундаг бинт сайн бишээ, бити их угаараа, бага угаараа газ таундаг одоо хүний бие төр бүрийн асуудал үүсгэдэг гэдэг талаас ярьдаг хэлдэг. Одоо ч хэлээсэн одоо 9 сарын 1-ээс эхлээд сургууль соёлын газар, үйлчлэгээний газрууд дээр яг хүүхдэд ойлгон байгаа тийм газар газ таунда зарахгүй гэсэн тийм шийдвэр гарч байгаа. Энэ бол их чухал юм. Яагаад газ таунда юугаараа сууд байсан юм бэ? Одоо харъя. Бид нар энэ хүчлэлийг юм газ таундаг уугаад хэрэглэдэг гэдэг. Жепүр уснаас хэдий чинээ уусан ч нөгөө хүчлэгийг гаргаж чадахгүй байна. Нэгвэр гэх юм бол 1 стакан газтай ундаа уусан бол 30 стакан жепүр шүртлэг ус ууж иж бидний одоо нэгвэр гэх юм бол эрүүл зөв ус болох нь. Тэгэхээр газтай ундаа энэ хичнээн бид нэр хийсэн ч энэ маань бидний бие хүчлэг байдгаас хамгийн гол нь төр бүрийн асуудлыг биен дээр үүсгэдэг гэдгийг маань баталгаанд харагч юм гэсэн. За энэ аршаа ус олон сайхан сегментийг агуулж хэлж ярьдаг. Гэхдээ ер нь зарим нэгэн үйлдвэрийн аршаа уснууд маань тэр их сайхан эрд сегментийг химийн аргаар нэмж хийсэн гэдэг маань энд харагддаг. За энэ харъя. Өнгөний ийм сайхан болж байгаа мөртлөө эргээд тийм болчих. Харагдсан уу тий? За энэ хийлээ. Их бол тэнгэр өгдөө болж ирсэн ээ. Энэ дахиад хүчлэг болоод байгаа маань бидний өнөөдрийн бүтэндээ хэрэгжилж байгаа зарим нэгэн одоо ийм аршаа усны эрдцүүдийг нь химийн аргаар нэмж хийж өгөхөд ийм биднэрт одоо нэлээд ууж хэрэглэхэд бас интерес таавал ямар байгаа харагдаж байгаа хаа. За. Түрцгс